Бурхны хөө бөөр нөр ирэх тэр сайхан байна. За, улсын хөр нутгийн улсын хурлын гишүүн Амгаланбаатарын талаар ярина. Зайлвал дөө ядарсан хөрх юм чаас. Нэг олон юм яриад яах вэ? Чаас айгүй бол даралтаар явчих. Ярил ярина шүү дээ, тийм ээ. Үүх түүхээс нь эхэлж ярина шүү дээ. Анх эхлээд тэгээд тийм ээ. Тэдгээр ингэдэ нэг тэгж явж байгаа. Тэгээд тэгсэн чинь тэгээ хөөгдөөд. Нэг цагийн л ажил нэрээ төлөх байхгүй болгоё бол үндэ амархан байна. Тэгтээ бас тийм ээ. Баяратраас тийм үстэй. Бурхны хүү байна. Бас эр хүн байна. Бас хүн чанартай бай. Саяхан сонгуул Монголоор тусламж авчаад одоо бас муухай штэ тийм ээ. Энэ Амгаланбаатар шиг хүн чанараа хөлийн ууланда гэж Монголын ард түмэнд эртнээс зэсээ цохиулгаад явах уу. За тийм байна. За тэгээ манай намынхандаа хандаж хэлэхэд энэ амгаах чинь хөлдөө юм биш шүү. За би бол өсцөн байж болно, гомдцсон байж болно тийм ээ. Хов өнцгөөс юм ярьж их магадлалтай тийм ээ. Хов хүн бол юу ч ярьж болно шүү дээ тийм ээ. Би бол тийм хов өнцгөөс юм ярихгүй. Бодит факт баримт ярина. Нэг сөөртэй. Өөрөөсөө доош хүнтэй битгий орооцолдож монголчуудаа миний туршлагаас харж яхад. Одоо би энэ амгаах эдэртэй ч уг нь ингэж доошоо орж ингэж юу гадах ёсгүй байхгүй юу. Өөрөөсөө доош хүнтэй зурлах юм бол яг нь тэр хүний чинь PR болчихдог байхгүй. Өөрөөсөө дээш хүнтэй зурлах хэрэгтэй. Тэгэх юм бол чиний PR болно. Энэ амгаах махыг ярих бол үндэ л одоо миний хувьд бол гутамшигтай юм болж ин доо. За тэг яах вэ зүгээр нь 2 3 хаа мэлээ зүг шууд таслаа. За манай намынхаа энэ Амгаланбаатар гишүүн чи хөлдөө юм бэ шүү. За нэгдүгээрт энэ хүнд бол эзэмшсэн мэрэгжил боловсрол элдв хангам юу ч байхгүй тийм ээ. Хийсэн ажил төрөж гэж байхгүй. Энэ хүн бол одоо нэг найрны аймгийн зан нэг бүх жоохон гадарлана тийм ээ. Одоо хамгийн сайн мэддэг юм нь бүх. За тэгээ нэг хөдөөний амьдрал нэг жоохон гадарлах баг. Тэгээ аймгандаа нэг өөрийнхөө хамгийн сайн мэддэг юмар хуулийн төсөв санаачлаад байгаа шүү дээ. Өөр мэдэх юм байхгүй чинь. Тэгэхэд тэр барьж байгаа өргөн барьж байгаа хууль мөлийн харалтай гошин юм барьж байгаа шүү дээ. Ийм хүн эрүүл ухаантай байх уу? Чи таг хөлдөө юм биш үү? Нэгдүгээрт. За хоёрдугаарт манай энэ мангаржав гэдэг нөхөр өдөө шүү дээ. Би нэрлээд идэх мангаржав гэдэг. Тэрнийг магтан дуулаад бүксийн толгоцсон явж байна те. Би яагаад мангаржав гэж нэрлэж байгаа юм? Мангар болохоор л тэгж байгаа шүү дээ. Мангаржавчуудаа сайндаа биш шүү дээ. Араас нь багийн авраг өдөр шөнөгөө зөвлөгөө өгөөд ингийн шүү тэгээрээ ингээрээ хэлээ явж идэг. Энэ үндэсний бүх холбооны тэргүүн байсан нямд орж шүү дээ те. Тэр чинь бас араас нь ингээд байнгын зөвлөгөө өгөө тэгээрээ ингээрээ одоо тэг ингийн юмнуудын зөвлөгөө өгөө явж идэг. Өдөр тутмынх нь үйл ажиллагааг заагаа явж идэг. Тэрний хүчинд л хөөрхий чаавас нүгдий зэрэгтэй яваад байгаа шүү дээ. Түүнээс үнэхээр байхгүй мангар нөхөр байхгүй юу? Тэгээ амар сайндаа би мангарч яв гэж нэрх хөвдөө. Жохон толгойтой хүн байсан бол одоо намайг ингээ ирэх гэтлүүлэх гэж явж ид. Тийм л мангар юм сэтгэж шít та нар боддоо. Тийм хүн штэ энэ мангарч авчаа эргүү. Тэгэхэд мангарч үеиг долоогоо яваад штэ. Өөрөөр хэлбэл мангар тийм үү? Тэгэхэд амгаа тэрнээс дор байгаад байна да тий. Тэгэхээр л яг нь наа чи мангар хүн байх шүү. Хөлдөн байх шүү. За тэгээд бүхийг бол хамгийн сайн өөрийнх нь мэддэг сэдв гэж би хэлээд байгаа тийм ээ. Өөр мэдж чадах юм байхгүй шүү дээ манай хүнд. Тэгтэл одоо тэгээд мангаржвыг сайн ажиллаж ийн гэж ярьж ийн гэдэг чинь тийм ээ. Тэр амгаахын нүдээр харахад бол мангаржв сайн ажиллаж байгаа харагдаад байна шүү дээ. Тэгэхээр чинь л яаж гинэ. Миний нүдээр бол мангаржв аим шиг юм харагдаад байна шүү дээ. Юу ч хийж чадахгүй. Хачи юм тийм ээ. Хийсэн бүтээсэн юм юу ч харагдахгүй шүү дээ миний нүдэнд. Тэгэхэд чинь амгаахын нүдээр бол тэр чинь мангаржв амар сайн ажиллаад байгаа харагдаад байгаа байхгүй. Тэр чи яаж гинэ. Тэр хүний потенциал тархины хэмжээг харуулж байгаа байхгүй. Зүг. Наа чи мангар юм биш үү 3 дугаарт. За 4 дугаарт нэг асуудал ярив. Энэ амгаахтаа би анх эхлээд уулзахад гошин юм яриа явж ирсэн. Ямар юм блэ Монгол хүний яасан хийсэн Монгол эр хүний хууль мөөлч гэнэ. Солиотой бас нэг солиотой юм ярьсан. Монгол эр хүний хууль гэж гарган марган ч гэнэ. Мэйтэм ярьж явж ирсэн байхгүй юу? Тэгэхээр би шууд хилцсэн байхгүй юу? Та одоо юун сонин галзуу мэдрэл муутай яриад байгаа юм би. Одоо ямар нэгэн аргаар сайд болохыг одоо сайд болж ижил юм хийн штэ ах минь ингээ хэлчихгүй юу? Тэгсэн чи би өстой тийм сайд майд балаа юмд орооцолдохгүй. Нэгдүгээрт хоёрдугаарт би чадахчгүй. Одоо энэ Монгол эр хүнийхээ хуулийг л батлуулна.
Тэгээ явж исэн нөхөр байхгүй юу. Тэгээ би нэг жоохон сомлоод өгөхгүй юу. Хүн болгон чадаад байхад сайд хийж чадахгүй нэг юу гэдэг. Нэгт хоёрт одоо боловсролын сайд юм уу, барилгын сайд хоёр аль нэг болоодох. Тэгэх юм бол одоо би бүх юмыг заагаад өгье. Энтергээ жоохон сомлоод өгсөн чи харин нөгөө чи сайдын зүүдэлчих. Тэгээ энэ тэнэг хүмүүсийн чи нэг жоохон хөөрөгчлөр бүр тэнгэрийн галзуураа явчихдаг юм. Өөрийгөө сайд болцсон юм шигээр төсөөлөөд өөрийгөө бүр тэнгэрийн амтнаар тэр төсөөлөөд ингээ алга болчихдөг юм ба шүү дээ. Тэгээ би бол урд нь олон хүнд тус олж исэн. Тэнэг хүмүүс бол яадаг вэ гэхээр ингээ арга замын заагаад өгөхлөөр нөгөө арга замыг анх зааж өгсөн хүн байгаа шүү дээ, тий. Тэрнээсээ өөрийгөө ухаантай гэж бодоод солиор явчихдаг байхгүй. Тэгээ наа Амгалан Баатар чи хөлдөө тэнэг юм биш шүү. Манайсаа өөрийгөө ухаантай гэж бодцсон. Манайгаа хинч шиг бодцсон. За дараагийн нэг юм. Саяхан одоо бас сошиалар нэлээ явсан ч ганц нэг харсан л байлгүй. Манай хүн ч нөгөө гишүүний хуулийн төс санаачлах мөнгийг 20 саяас 100 сая болгоё гэсэн юм санаачилсан шүү дээ. Дандаа нэг бүдлмуутай санаачлах юм аа нэрээ. Тэгээ яагаад энэ хуулийн төсөл санаачлах мөнгийг тийм ээ 20 саяас 100 сая болгох гээд байгаа юм бэ гэдгсэн чинь хуулиа бичиж чадахгүй нэг гэдэг өөрөө хэлчихэж байгаа байхгүй. Тийм ээ энэ хууль бичдэг хүмүүс чинь 60 70 сая төгрөг нэхээд байна. 40 50 сая төгрөг нэхээд байна. Тэгэхээр энэ 20 сая төгрөг чи хаанаач хүрэхгүй байна. Өөрөө тэгээ ярьчихж байгаа шүү дээ. Нэг үнэн хөлдөө нэр. Гэж хууль бичиж чадахгүй байсан бол үгснээ хийж улсын их хурлд сууж ийна. Тэг чи яг хөө чадахгүй хүн зөндөө байж л байгаа л та. Жишээ нь манай бага аврагын улсын их хурлд 20 жил суусан нэг ч хууль санаачлаагүй юм уу, хоёр хууль санаачилсан юм мэдэхгүй байна. Тэг ядаж ухаантай хүмүүс чинь тэг чадахгүй юмаа мэдээд дугаа ингэ байгаад байгаа байхгүй тийм ээ. Хүмүүсийн нэг санаачилсан бичсэн хуулийн дунд нэрээ оруулаад нэг хэвлэлийн баг хурал дээр нэг хөөрхөн очиж зогсож могсоод нэг тийм хууль санаачилж байгаа дүр хэсгээ хөөрхөн яваад байгаа байхгүй юу. Манай хүн тэгсэн чинь хөлдөө чадахгүйгээ зүгээр ил цагаа ярьчтiin гинэ. Үнэн бүтэхгүй нэрээ. Ийм хүн одоо нэрээ тий эрүүл ухаантай байх уу? Сая яах вэ хөөрх юм уг нь манай говалтайхны заяа л та. Сая уг нь би энэ сонгуульд бас надад туслаад өгөнгүүт нь би бас PR-ыг нэлээд сайхан хийж өгсөн шүү дээ. Энд чи ёстой мундаг хүн байна, тийм ээ? Ёстой нөгөө Эрдэнэ бангийн хошуугаа зүү орох зайгүй газар руу ялаа гараад ирлээ. Хинч сайдар хинч итгэхгүй байхад би ч итгээгүй байсан юм байсан энэ. Тийм ээ? Амар толгойтой манай говалтайгаас ганц гайгүй хүн гарч ирлээ юм лээ гэдэг. Нам дотор бол PR-ыг амар хийцэн байхгүй. Нэр хүнд нь амар өссөн шүү дээ. Наадах чам. Тэгээ нөгөө хөлдөө болохоор чаавас нөгөө даахгүй байхгүй юу? Тийм ээ. Тэнэг хүн чинь нөгөө магтаал даадаг юм байна шүү дээ. Долдгоорт. За тэгээ яриад байвал яриад байх юм асар их байна. Яшиг зүгээр болж үзье. Тийм жижиг гаруудтай зуралдаад яах вэ? Томчуутай л зуралдаж явъя. Ядж яхад энэ жижиг хүмүүс чинь амар өшөөч байд юм лээ. Өш онцонтой байд юм лээ. Зүгээр гай болох юм нэмэр. Тэгээ энэ 28 оны сонгуульд монголчууд нэг жоохон том биетэй хүн сонго. Наа жижигхэн биетэй хүмүүс чинь 9 шидийн нүхний завсаар орж зүгтаа. Нүхний цаанаас гарч чулуу шиднэ их зовлонтой шүү. Тэгээ энэ манай Монголын улс төрийг одоо ингээл жижиг биетэй хүмүүс одоо 30 жил авч явлаа. Тоглож шít тийм үст. Багасаа одоо нөгөө гоож өрөөсөн юмнууд чинь нэг хүний арга ив болоо тийм ээ гүүж хараагаад тэр ахаа инээ дүү миний дөө энэ төргээ гүүж хараагаад нэг ань зулбаас уртсан. Тэр арга барилаараа энэ улс төрийг явуулаад тэгээ энэ манай монголчууд үний юм гэж байхаа болчиход шүү дээ. Бөө хов хулгай. Мань үе чи ингээ сайхан том биетэй залуучууд бол тийм ээ хэлсэн ярьсандаа зодуул зодсон шиг зодуулвал зодуулсан шиг зодуулч явж идэг тийм ээ хэл чимээгүй сайхан явж идэг. Хил амгүй сайхан гүндүүгөө монгол ирчүүд. Тэгээ бид нар чи ингээ сайхан гүндүүгөөр явж идэг. Манай энэ нөгөө жижиг битэнгүүд чи яаж гинөө? Энэ сонгогчд монгогчдоор гүйжиж хараа наалдаал долоогоор үнсээ солиорол тийм ээ. Бид нар ч юм бол гүндүүг үнэнгийн нэг хилээл магтах үедээ магтаад ингээ явж идэг. Тэгээ эдгээр чи ингээд энэ сонгогчдрыг долоосоор хагаад гараад ирдэг гарч ирээд ингээд улс орныг самарж шít. Тийм үстэй. Одоо би хилээд явах. Дандаа энэ жижиг битэнгүүд л улсыг самарж шít. 28 оны сонгуульд тийм ээ. Нэг жоохон бие хаа томтой хүн сонгоорой. Том биетэй хүн чи ямар залтан болтно гэж байх биш чаавс. Тэгэл би ирээл өөрөөрөө л үздэг. Багасаа тийм хүмүүжил авцсан байж идэм чинь тийм ээ. Үнэн шудраг. Хээгүү гүндүүгүү. Одоо энэ Монголын хуулиудыг хараа л да. Дандаа тийм залны хуулиуд биш үү? Дандаа нүхтэй цорхотой.
Ягаад вэ энэ жижиг хүмүүс чинь бултахын тулд ерөөс дандаа тийм бултдаг юмнууд хийцэн. Шудрах хууль нэг ч алга шүү дээ. Дандаа энэ залтай хүмүүст ашигтай. Үнэн шудрах хүмүүст халтай хууль батлуулж шүү дээ эднэр чинь. За тийм байна. За тэгээ яг уу 28 оны сонгуульд манай Максын гамбаах тэргүүтээ хэдэн хүн энийг санхүүжүүлээд байгаа юм шиг байгаа. 28 оны сонгуульд хамраараа газар шаачаа тэгээд ухаарах байлгүй дээ.